За бүгд нь ороймонд. За би одоо Mongoose ашиглаад одоо үргэлжлүүлээд MongoDB дээр database-тэйг холбох гэж байна. За юуны түрүүнд package manager дондоосоо Mongoose татнаа. За index.js руу ороод import Mongoose-ийг асуулгаад суусан зүйлээ Mongoose import гинэ. Гэсэн руу ороод харахад суусан байна. За .env гэдэг файл би болохоор env файл асуулгаад за одоо энэ дээр MongoDB дээр connection string ашиглаад MongoDB гээ холбоно. Mongoose-ийн connect гээд миний хувьд .env гэдэг файл дотроо Mongoose URL-ээр бичсэн байгаа учраас ингээд тавихад болохоор болно. Харин та бүхний хувьд одоо MongoDB-ийг нэвтэрч ороод кластер үүсгээд тэнцэнээсээ дараад connect гэдээ дарахад compose гэж байна. Тэнцэнээс энэ файлыг үүсгээд энэ файлынхаа оронд пассвордтай хуулж тавиад алталт нь одоо миний үүсгэх таблийнхаа нэрийг үүсгээд бичээд өгөхөд бичиж өгөхөд болно. За Mongoose ямар ч байсан ингээд холболтоо хийчлээ. За одоо би энэ module view architecture module view controller гэдэг зүйлийг хийх гэж байгаа. Ийм архитектурыг ашиглаж одоо би backend-ийнхаа серверийг хийх гэж байгаа учраас одоо надад 3 фолдер хэрэгтэй болж байгаа. Тэр маань нэршил нь болохоор эхнийх нь module, дараагийнх нь module controller, дараагийнх нь болохоор roots гэдэг файл үүсгэнэ би. За энэ гуравт маань яг юу болох вэ гэхээр системийнхаа тейблийнхаа ямар хөө юм орох яаж хийх вэ гэдэг модуль загвар схемийг гаргана гэсэн. Контроллер дээр ямар батлоо ямар хүсэлт явахаар тэр нь явах вэ гэдэг. Roots гэдэг дээр нь болохоор тэр root-уудыг гаргадаг гэсэн. За би эхний ээлжинд одоо та бүхэндээ газ хурдан жишээ болгоод user гэдэг зүйлийг user-ийн мэдээллийг зүгээр нэг user-ыг нэмдэг, тэр user-ыг буцааж авч бүх user-уудыг авч чаддаг байхаар юм үүсгэж байгаа. User тэр дотроо мэдээж 3 JS файлууд нэмээд за ингээд 3 ширхэг файлаа үүсгэжлээ. За хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ гэхээр би модулийнхоо user-д нь схем болон модуль загварыг нь гаргана гэж ойлгож байна. За import нь мэдээж таны ярьсанчлан Mongoose-ийнхаа схема гэдэг зүйл болон модуль гэдэг зүйлийг
цаанаас нь функшнуудыг ашиглана. Хэрвээ тодруулсан эсвэл одоо энэ аппликейшн ингээд харагдаж байгаа гэсэн энийг тодруулан ашиглана. За нэг хөвсөж зарлаад тэр схем маань user-ийн схема гэж нэршүүл амар яавал би нэг user-тэй харьцах гээд байгаа тийм ээ. Тэр маань өөрөө схема гэдэг зүйлийг маань ашиглана. Саяны Mongoose-ийн схемаг ашиглана. Ашиглаад тэр нь name би зөвхөн name-ийн нэрийг л хурдан байх үүднээс name-ийг нь авахар болгоод name нь өөрөө type нь string гэж зарлаад мэдээж энэ нь required нь төрөө заавалжгүй нэртэй user хэрэглэгч маань заавалжгүй нэртэй байх ёстой гэдэг зүйлийг хэлж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ чинээс би user-ийн модулийг экспортлж өгнө. Мэдээж би хөвсөж зарлж байгаа учраас модуль гэдэг. Энэ маань өөрөө модулийг ашиглана. Модуль нь өөрөө ямар тайлбартай холбогдолтой гэдэг зүйлийг хэлж өгдөг. Одоо хэрвээ би SafeX гэдэг дата тейблтэй холбогдохоор байсан бол би одоо энэ comments юм уу, users юм уу эднэртэй холбогдно гэдэг зүйлийг бичиж байна. User гэдэг өгөхөд энэ MongoDB маань цаанаасаа users гэж авдаг байгаа. За тэгээд энэ маань ямар схемийг ашиглах вэ гэхээр миний сая энэ хийж өгсөн схема гэдэг зүйлийг ашиглаад явна гэсэн. За одоо энэ маань миний схем болоо модель маань ингээд болчихж байгаа гэсэн. За одоо би энэ үүнээс цаашаа контроллер руугаа орно гэсэн. Контроллер дээрээ би саяны модель дээрээс энэ экспортлсон user моделийг импортлж байна гэсэн. Одоо user моделийг ашиглаж би энэ одоо нээж байгаа файлтайгаа хацнаа гэсэн үг гэж ойлгож байна. Cost user за би энэ удаад хэрэглэгч нэмтрийг function бичээ. Controller гэдэг нь нэрнээс ойлгомжтой байгаа. Ямар нэгэн одоо table-ийг маань удирднаа гэж ойлгож байна. Гүйт болгоны response орж ирнэ. Тэр маань за энэ маань өөрөө sync функц ашиглах функцийг нөгөө дэмждэг болохоор sync await-ийг бичдэг байгаа. Тэгээд энэ чинээс одоо миний хийж байгаа энэ user модультай харьцсан зүйл маань ямар нэгэн хариулт гэхээр тэр нь мэдээж async учраас await user моделийн check find add user болохоор create гээд хэрвээ би гар дээрээс цаанаасаа утга өгнө гэж үзсэн бол request-ийн body байх боловч би энэ чинээсээ шууд mock data өгчөө гэж бодож байна. За одоо тэрийгээ би хэрэглэгч рүү батцаа. За ингээд add user. Одоо би мэдээж одоо энэ хэрэглэгчээ хардаг нэг функц бас бичиж өгөө гэж хэлсэн. Users гэдэг.
function бичээд авыг зарлаад тэр маань бас адилхан контроллер учраас user model ашиглан энэ дээрээс манай MongoDB маань танаас өөрсөндөө тодорхой хэмжээний ийм функшнуудыг биднэрт гаргаж өгсөн байгаа. Search one, find by ID тийм хөлбөмбөг байдаг байгаа. Тэгээд find гэхээр бүх зүйлийг нь авчирдаг. Тэгээд response яа result-ыг боцооно. Одоо энэ хоёроо би экспортлээ. User болон users гэдэг функшнтай болсон. Нэр маань тогтоод байгаа юм байна. За энэ маань би одоо root дээр энэ хоёроо экспортлж байгаа. Мэдээж express express-ээс би өөрөөс нь бас root гэдэг зүйлсийг импортлж авах хэрэгтэй байгаа. Router. За энэ router гэдэг зүйлсийг авна. Тэгээд const user router маань express-ийн root гэдэг зүйлсийг нь одоо ашиглана гэж ингэж бичээд за одоо ингээд root-ээ зааж өгөөд user router маань одоо хэрвээ git төсөлтөй байх юм бол одоо саяны энэ хоёр контроллерын add user болон user тэгээд би одоо энэ шиг болж байгаа. Users энэ хоёрыг ажиллуулна гэж. Ямар пакетээр байхыг нь зааж өгцгөөе бөндөө. Git төсөл user гэдэг байдлыг орж ирэхэд users гэдэг функшн маань ажиллана. Хэрвээ host төсөл байх юм бол host төсөлт маань user гэдэг төслөө орж ирэх юм бол гэдэг төслөө орж ирэх юм бол add user маань ажиллана. За би чинээсээ user router-ыг экспортлоод одоо index дээр би одоо энийг импортлж чамнаа. Import export default байх учраас from root sys user root гэх JS-ийг импортлж авна. User root маань өөрөө controller JS файлаас авч байгаа. Мангус ингээд control model JS за одоо index дээр одоо user root-ийг ашиглана гэж байна. Одоо энэ app маань use API дээр API дээр
user router-ыг ашиглана гэж бичиж байгаа. За одоо би server-ийг асаагаад манай сервер байна ашиглана. За одоо би тэгэнгүүтээ MongoDB лүгээ файл нэмээд хөтөлбөрөөлөд үзье. За user гэдэг контроллертай харлаа. Хэрвээ явах юм бол одоо манай pet маань API-ийн одоо index.js дээр use API гэж бичсэн API нь орж ирээд ахалт нь user гэж орж ирсэн байна. User маань энэ контроллер дээр маань root-н дээр маань энэ хүртэл маань орж иж байгаа гэсэн. За би нэг body-гийн JSON-оор нэг name-тэй user явуулъя. Name-ийн тэнцүү toy гэж явуулъя. За toy маань нэмэгдсэн. Одоо би users гээд git төсөлтөөр авъя. За ийм true байна. За би дахиад нэг төсөлт яг үнэн байна уу худлаа байна уу гэхэд дахиад нэг явуулъя. Энэ удаад толжин гэж явуулъя. гэж юм аа. За хос төсөлтийг явууллаа. Буцаах юу гэх юм? Буцаагаад тэр зүйлээ өг гэж би хэлсэн. Би энэ ч цаанаасаа request-ийн body гэж бичээгүй doi гэх юм байгаа юм байна шүү. За хэрвээ энэ чинээ request-ийн body гэдэг юм бол одоо манай долчин маань нэмэгдэнэ гэсэн. За хөтөлбөр маань яваад долчин маань нэмэлээ. За одоо би user-тэй гит төсөлтөөр авъя. Тэгэхээр надад 2 doi 1 долчин байгаа гэсэн. За үүгээр өнөөдрийн Mongo-стой холбох үйл ажиллагаа маань туслаа. За тодруулах юм бол одоо энэ chain маань миний хэлсэнчлэн энийг refresh хийгээд тэгэхээр би тест гэдэг үүсгэсэн байгаа гэсэн. Таны connection string-ийн энэнийхээ артлт би тест гэж бичсэн байсан. Тэгээд энэ ч user-с орж ирсэн. Энэ маань doi маань ингээд долчин маань ингээд орж ирсэн. За дахиж баярлалаа.